За маргааш шийдвүлээ Америкийн засгийн газрын бонтой холбоотой арилжааныхаа эхний хэсгээ хийн шүү. Их мөнгөөрөө хийхгүй баг ингээ худалдаж аав. Окей. Энэгээрээ дамжуулаад ерөөдөө бид хөдөлөө маш тайван. Тэ дундаж ханшаараа худалдаа авчин. За яагаад тэр Америкийн засгийн газрын бонттой холбоотой арилжаа өндөр одоо ашиг өгөх магадaltaй юм бэ гэх юм бол эндээс харж болно. Би өмнөх видеон дээр энийг ярьж ирсэн. За юу болж байгаа юм бэ гэх юм бол Германы засгийн газрын бондын хөвсөө явж байгаа. Окей. Германы эдийн засаг муудаж байгаа. Герман улам их өрөнд орж байгаа. Ажлын байр алдчихж байгаа гих мэтчлэн. За юу болж байна гэх юм бол засгийн газрын өрөнд орж ийна гэдэг чинь илүү их мөнгө зээлж байгаа гэсэн үг. Төсвийн алдагдлаа болж байгаа гэсэн үг. Тийм учраас тэр төсөв дотор нөхөө хэрхэн нүхтгэн бэ гэх юм бол Монгол улс төрчтэй ерөөдөө яг адилхан. Бүсөө чангалаад тэ гişүүдүүд нь мөнгө идэхэ болоод Украины санхүүжилттэй болоод зэвсэг худалдаж авах болоод Оростой алдцгаа болоод арай хямдхан эрчим хүчний одоо их үүсвэр үгүй тийм юм хийхгүй. Тас гүрийн. Тэгээд юу болж байна гэх юм бол сүүлийн 2 жилийн хугацаанд таад нь харж байгаа юм бол энэ засгийн газрын бондын хүүгийн түвшин нэг л дэшээ явах гээд байна. Нэг resistance байгаад байна. Гэхдээ энэ resistance ерөөхдөө 1 2 3 4 удаа ерөөхдөө амжилттай энэ дэшээ пуужиндахын зогсоосон. Одоо удахгүй байхгүй болно энэ дэшээ яв. Одоо миний таамаг юу юм бэ гэх юм бол нөгөө Оросын төв банкны мөнгийг орлоод эхлэхээр маш олон хүмүүс Герман, Франц, Европын засгийн газрын бондуудыг зарж эхлээд тэгээд Германы засгийн газар шинэ бонд гаргана. Худалдаа авах хүмүүс нь олдохгүй. Тэгээд шинэ худалдаа авахчийг олохын тулд эдгээр юу хийх юм бэ гэх юм бол нөө бондынхаа хүүгээ өсгөж шинэ хөрөнгө олохч олно гэсэн. За Францаг адилхан, Испаниг адилхан. За тэрнээс олж юу болох юм бэ гэх юм бол мөнгө Европоос тэ айл хэдийнэ аллуу ороод эхэлсэн, мөнгөлөө ороод эхэлсэн. Одоо дараа нь яах юм бэ гэх юм бол энэ мөнгө маань бас өөр тийш явна. Юу юм бэ гэх юм бол энэ Америкийн засгийн газрын бонд руу орно. За өнөөдөр хэдүүлээ бас 3 нэмээд арилжаа хийн. Үгүй нийтдээ 5 арилжаа хийж байгаа заяа. Окей. Групп дотор ингээ харж байгаарай. За тэрний 3 нь юу юм бэ гэх юм бол бид нар нефт олборлог компани процентаа буцаагаад өсгөнө. Та санаж байгаа юм бол нөгөө Иран, Израилийн дайны үеэр хэдүүлээ жоохон нефтийг авч эхэлсэн. Жоохон ашигтай зарим нь, жоохон алдагтай нэг нь тэр процентаа жоохон бууруулсан. Одоо хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол жоохон нэмж авнаа. Окей. Яагаад вэ гэх юм бол нефтний одоо бууралттай энэ triangle ерөөхдөө тий breakout хийсэн, failсэн. Одоо дахиад breakout хийгээд ерөөхдөө одоо баг confirm болцсон. Тэгээд нефт бол хэдүүлээ харж 70 72 магадгүй $80 руу явах магадлалтай. За тэгээд энийг бас дараа нь TLT дээр ерөөдөө ярина. Энэ юу юм бэ гэх юм бол 30 жилийн хугацаатай засгийн газрын бондын үнэлгээ байгаа. Тэгээ одоо буцаагаад бондын Америкийн засгийн газрын бондын ерөөдөө үн ханш өсөө явна. Бас нэг precious metals хэдүүлээ саяхан алт мөнгөн дээр бас цум хийж байгаа. Дараагийн бас өсөлт үзүүлэх магадлал маш өндөртэй. Precious metal юу юм бэ гэх юм бол palladium байж магадгүй. Энэ дээрээ та хуваараа арилжаа хийж болно шүү. Би одоохондоо судалгаа хийж дуусааг байгаа. Та энэ дунд бас ингээ уучлаад яарад арилжаа хийж байгаа хүмүүс байдаг. Юу bottom information ерөөхдөө баг дууссан байгаа таад нь харж байгаа юм бол энэ 20 хоногийн moving average бас эргэцсэн байгаа. Тийм учраас энэ дээр нэг сүртэй судалгаа хийх хэрэггүй. Та энэ дунд зүгээр spot precious metals арилжаа хийж байгаа хүмүүс байгаа юм бол баг зэрэг palladium бас авахд буруудахгүй. Окей. Зис бас ерөөхдөө өсөд явж байгаа. Зис дээр би бол өөрөө нэг арилжаа хийх байгаа. Rio Tinto янз бүрийн тийм зис олборлог компаниг би өөрөө нэг сүртэй сонихгүй байгаа. Аюу болж байна гэх юм бол ер нь бол commodity-нууд нь бүгдөө хөдлөөд эхэлж байгаа. Palladium, зис, хөнгөн цагаан, алт мөнгө, тэгээд нефт өсөд эхэлж जैन. Тэгээд ерөөхдөө одоо дахиад нэг томоохон commodity-гийн цикл эхлэх гэж байгаа юм шиг байна. Тэрийг хэдүүлээ зур 50 харцгаая. За одоо ерөөхдөө бидний багц руу орцгоё. Хуцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй.
Одоо сайн сонсоорой. Тэ. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оруулалтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За тэгэхээр Teams-ээс эхэлцгээе таад нь харж байгаа юм бол ер нь энэ downtrend дотор явцсан байна. Манай Teams. Ерөөдөө хизээ эхэлсэн байх юм бол өнгөрсөн 5 дугаар сараас эхэлсэн. За нэг жижигхэн cup and handle байсан. Тэгээ би үргэлж хэлж байгаа. Cup and handle байна гэдэг чинь заавалчгүй одоо ингэ дэшээ явах шаардлага ерөөсөө биш. Тэ? Breakout-ийн хийж ээж жинхэнэ cup and handle formation болно гэсэн. Ерөөдөө энэ technical formation-ыг confirm хийж чадсангүй. Ерөөдөө энэ breakout failдсан. Энэ breakout бас failдсан учраас дахиад failдсан. Одоо буцаага downtrend руу орж байгаа. Тийм учраас хэдүүлээ Teams-ийн хуваа жоохон багасгаж байгаа шүү. Бас хөөрхөн нэлээд багасгаж байгаа. Автоматик хөрөнгө оруулагч тайлбар бас энэ 7 хоног одоо маргааш багцын апдейт орж ирнэ. Хэдүүлээ бас Teams-ийг төр зүртэй автомата дээр шүү. Автомата дээр хэдүүлээ Teams-ийг төр зүртэй хасч байгаа. Тэрний орнд хэдүүлээ явж байгаа юм бэ гэх юм бол оны эц хүртэл юм уу дараа жилийн 2 сар хүртэл Teams-ийн хооронд нэмээд жоохон бонд худалдаж авч байгаа шүү. За, schooling гишүүдийн хувьд бол бүх Teams зарахгүй гэхдээ нэлээд багасгацсан байгаа. Багасгацсан хуваараа үргэлжлүүлээ явна. Тэгээ хэдүүлээ Teams-ийг хизээ эргээ харах юм бэ гэх юм бол ер нь бол энэ доошоо явчаад нэг $38 дээр хүрэх байх. Тэгээ ерөөхдөө overreaction хийгээд ер нь бол энэ channel-ийнхаа ёроолыг ерөөхдөө тест хийх байх. Тэгээд би юу таамаглаж байна гэх юм бол энэ хаваар хийдүүлээ яг вэ гэх юм бол Teams руу эргүүлээ орно. Автомата дээр яг адилхан стратеги. Окей. Oscar Health-ийн chart харахаараа ер нь одоо яг uptrend line-да буцаагаад ирээд ирсэн. Миний таамаг юу юм бэ гэх юм бол Oscar Health энүүгээр тэ энд өргөжлүүлээд өсөх магадлал маш өндөртэй. Хуулийн төсөл American Congress дотор яригдаж байгаа. Ер нь бол Oscar Health-ыг дэмжих магадлал өндөртэй. Гэхдээ хэдүүлээ бас хөөрхөн ашиг авцсан Oscar Health-ыг эзэмшиж байгаа хуваа нэлээд бууруулсан. Тийм учраас энэ uptrend line-а ерөөхдөө эвдчих юм бол тэгээд энэ доош ингээ унчих юм бол хэдүүл юу гэх юм бэ гэх юм бол тухайн үед Oscar Health-ыг нэмж авах шүү. Автомата дээр ер нь бол энэ Oscar Health дээр арга хэмжээ авах хэрэггүй. Яг гэх юм бол бизнесийн орлого нь өсөж байгаа. Teams-ээс ягаад хэдүүлээ төр зүртээ гарч байгаа юм бэ гэх юм бол Teams шиг гоё компани бас хаяа нэг юм уу хоёр улирал тэ муу мэдээтэй байдаг юм аа. Тэгээ өнгөрсөн улирал одоо энэ явж байгаа улирлын борлуулалтын тоо, шинэ харилцагчийн тоо гих мэд чинь тийм амар сайн явахгүй байгаа учраас өсөлт нь тийм яг хөрөнгөний зах зээлийн хүлээлтэндээ хүрэхгүй байх магадлал маш өндөртэй учраас ерөөхдөө модноос гарах гад байна. Teams тийм учраас хэдүүлээ гарч байгаа. Гэхдээ Amazon бас тэгдэг байсан, Nvidia тэгдэг байсан, Tesla бас тэгдэг байсан, Microsoft бас тэгдэг байсан. Тэгээд мундаг менежменттэй байгаа учраас ерөөхдөө шинэ бүтээгдэхүүн санаачлаад тэ ерөөхдөө энэ уналтаасаа буцаагаад гараад ирдэг учраас гэхдээ тэр хугацаанд бид нэр эзэмших хэрэггүй. Тэрнийхээ хооронд хэдүүлээ алтан дээрээ нефт, газны олборлолт компани дээрээ төвлөрсөн арай зүйтэй байж магадгүй. За, Tesla хэдүүлээ харцгаая. Яа ерөөд айгу хөөрхөн явж байгаа. Таад нэг харж байгаа бол нэг uptrend line байна, нэг жижигхэн flag яваад байна. Яг хаашаа явахын өшөө дээшээ явах магадaltaй. Гэхдээ тэгээ одоо нэг resistance дээр ирсэн байгаа all time high руу явах магадлал бол байна. Гэхдээ хэдүүлээ зүгээр харцгаа. Энэ дээрээс үртээ хэдүүлээ одоохон юм хийхгүй нэмээд авцсан байгаа. Тийм учраас энэ дээр нэг арга хэмжээ авах ерөөс хэрэггүй. Автомата дээр бас Tesla-гийг хэдүүлээ хизээж хасахгүй. Тэгээд тэр Optimus robot гарч ирэх хүртэл Tesla-гийн хувьцаа өссөн ч буурсан ч хэдүүлээ тэ ер нь бол юу юм бэ гэх юм бол нэмж авнаа. За одоо хэдүүлээ арт ярьцгаая. Алт яаж исэн бэ гэх юм бол таад ингээ харж байна. Энийг бас өмнө зөндөө ярьж ирсэн тэ.
ерөөхдөө consolidation hub одоо юу их магадaltaй юм бэ гэх юм бол дахиад consolidation их магадaltaй. Миний үсэж байгаа юм юу юм бэ гэх юм бол consolidation хийгээсээ маш хурдтай ингээ өссөн одоо өсөө явчих юм бол буцаагаад ингээд амар хурц буурах магадлалтай тийм учраас одоо ерөөхдөө жоохон sideways consolidation энэ 11 сар хүртэл яваасаа тэр хугацаанд ерөөхдөө мөнгөний үн хааш ингээд тогтоод ингээд sideways coiling motion яваад жоохон distribution яваад тэгээд энэ Middle East, Arab, Israel, Qatar, Saudi Arab нэг юм болох гэдэг. Тэгээд дараагийн leg up миний таамаг юу юм бэ гэх юм бол 4,000 бол хүрнэ. Тэгээд дараагийн level хаана байх магадaltaй юм бэ гэх юм бол жоохон retest хийгээд тэгээд за окей алтны одоо юу дууссан байна мэнэ гэж бодоод гэхдээ зүгээр таамаг шүү. Тэгээд ерөөхдөө дараа нь юу харагдаж байна гэх юм бол 4400 4500 руу явах бүрэн боломжтой. За бидний худалдаа авсан алтны олборлдог алтны уурхай компаниудын алтны газраасаа гаргаж ирээд баяжуулаад хайлуулаад тэгээд алтаа гарах өртөг $1200, $1400, $1700 өртөгтэй алтын гаргаж ирэх. Тэгээ одоо баг 3800 дээр ингээд зарж байгаа баг амар өндөр ашигын маржтай явж байгаа. Тийм учраас манай алтны компаниуд дээр сүртэй нэг айх юм байхгүй, улирлын тайлан, жилийн эцсийн тайлан ерөөдөө маш сайнаар гарна. За мөнгийг ингээ харах юм бол ер нь бол тэгээ дөнгөж сая 45 хальт цогцсон байсан. Тэгээ 45 цогцсон байсан одоо буцаагаад жоохон буурж ийн. Миний хүсэж байгаа юм юу юм бэ гэх юм бол яг хөрөнгөний зах зээл миний хүслийг тоохгүй л те юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол те таад нь харж байгаа юм бол 5 сараас өнгөрсөн жилийн 5 сараас те энэ жилийн 5 сар хүртэл ерөөхдөө мөнгө нэлээд урт consolidation хийсэн. Тэгээд дараагийн leg up тэгээд дараагийн шатар ингээд дэш явсан. Одоо эндээ явж гин. Тэгээд жоохон амьсгаа аваасаа те тэгжээч ерөөхдөө хідүүлээ эндээсээ ашиг авч хийж болно. Та анзаарч байгаа бол амар хурдтай өсөж байгаа зах зээлийг арилжаалах бас амар хэцүү. Тэ маш хэцүү. Ямар зах зээл ерөөхдөө арилжаалах амар юм бэ гэх юм бол ингээл те айгуугаа цэгцтэй ингээд дэш явдаг те ингээл эндээ бол манай community дотор байгаа туслахгүй хүн ч гэсэн тэ ийм үедээ хөөрхөн ашиг их боломжтой. Гэхдээ ингээд дэшээ доошоо савлаа. За одоо энэ хямрал ирсэн байна гэсэн чи буцаага ингээд яваад тэ ингээл ингээл бидний толгой эргүүлсэн амар савлгаатай байх үед нөгөө итгэл төрөхгүй болохоор позиц эзэлж чадахгүй хувьцаа авсан ч буцаага доошоо ингээд буурахаараа ингээд бид нэр ингээд савлаад ирээд гэх юм бол бид нэр салганаад ингээд зарч магадгүй тийм учраас миний өсөж байгаа юм юу юм бэ гэх юм бол одоо жоохон цэцтэй үсээсээ яг гэх юм бол хэдүүлээ нэлээд олон мөнгө алтны уурхааны компаниг авсан байгаа болохоор окей. Тэгэхээр хэдүүлээ одоо дараагийн юу TLT харцгаая. Ер нь бол энэ triangle руу яваал байна. За өмнө харж исэн зураг таад нэг харж ин те. Ерөөхдөө нэг bottom information байгаа. Тэгээд юу харагдаж байна гэх юм бол жоох ингээд доош яваад тэгээд ер нь бол ингээд энэ breakout болно. Ер нь бол энэ жилийн за 11 12 сартаа энэ TLT дэше явах магадлалтай. За энийг яагаад би ингээд баттай хэлж байгаа юм бэ гэх юм бол өмнө зөндөө ярьсан ерөөхдөө энэ 10 жилийн хугацаатай бонд бас ерөөхдөө ингээд явж байгаа энэ дэше явах магадлалтай. За тэгээ маргааш хэдүүлээ хийх нэг жижигхэн арилжаа хэрнээ маш өндөр хөшүүрэгтэй маш өндөр потенциалтай арилжаа маргааш нь SHY дээр явна. Жохон бууралтай явж байгаа. Өшөө жохон буураасаа те хэдүүлээ маргааш зааж байгаа энэ зураг нэг жохон арилжээ. Хөп. Ерөөхдөө хэдүүлээ маргааш жохон ингээ буурцсныхан дараа энэ үедээ ингээд авчаад за тэгээ та харж байгаа бол эндээ нэг uptrend line байна. Эндээ ерөөхдөө horizontal resistance байна. Тэгээ жохон ингээ яваад эндээ хэдүүлээ бас нэг жохон аваад тэгээд энэ breakout нь болоод ирэхээр хэдүүлээ өрмөө тогоон дотроо ингээ хураачвал амар nice. Ерөөхдөө миний төлөвлөгөө, миний хүсэл мөрөөдөл бол яг тийм. Тэгээд одоо энэ бооны зах зээл харахаараа нэг 11 12 сарын хугацаа харагдаж байгаа. Гэхдээ энэ VIX-ийг ингээ харахаараа саяхан юу исэн бэ гэх юм бол
VIX юу хийсэн бэ гэвэл тэгээ энэ downtrend line нэг цогчлоо. Тэ retest хийчлээ. Одоо ерөөхдөө ингээд жоохон дээшээ явж байна. Тэгээд VIX маань жоохон ингээд дээшээ яваад эхлэхээр та ингээд харж байна те жоохон ингээд дээшээ явж эхэлж байна. Тэ FAB дээшээ авахгүй. За эндээ бас нэг юм жижигхэн bottom information харагдаж байгаа. Ингээд дээшээ яваад FAB гэж явж байна. За энэ бол зүгээр айгу хурд нөгөө Donald Trump амар савлуулж исэн. За тэгээ энд юу харагдаж байна гэх юм бол ингээл тэ тэгэл нэг FAB явж магадгүй хэдүүлээ LED-ийн VIX-ийнхаа call option авцсан байгаа. Тэмээс хэдүүлээ энэ даатгал маягаар авцсан шүү. За дараагийн хувьцаа IonQ биднийг 3 сар 4 сард баярлуулж исэн хувьцаа. Тэрнээс хойш биднийг маш ихээр зовоож байгаа. Тэгээд IonZ хэдүүлээ ингээ аваад эхлээ жоохон ашиг хийсэн. Тэгээд 18 15% ашиг хийгээд дараа нь IonZ дээр бид нэр жоохон алдагл аваад stop loss болоод яасан байгаа. Тэгээд юу болж байна гэх юм бол энэ IonZ дээр ерөөхдөө мэдээлүүд нь муудж байна. Хүмүүс ерөөхдөө энэ жоохон лөөр маягийн шинжтэй юм байна. Тэгээд маш олон инфлюенсеруудад мөнгө өгсөн байж таарсан. Эсвэл яг шууд инфлюенсер биш тэр инфлюенсерийн эхнэр найз нөхдүүдийг ингээд зөвлөхөр худалдаж аваад гэх мэт янз бүрийн санхүүгийн хувьд бол ёс зүгүү юмнууд ингээд явсан. Тэр нь одоо ингээ ил гарч болж эхэлж байна. Тэгээд энэ зүгээр нэг мэдрэмж Twitter дээр X дээр ерөөхдөө өмнө бол маш олон хүмүүсийг IonQ-ст аална quantum computing бол ирээдүйн гэж ярьдаг байсан бол одоо тэр яриа нь ерөөхдөө багасж байна. Тэгээд юм хийх магадaltaй байх юм бол энэ IonQ-гийн топ байж магадгүй гэхдээ магадгүй гэж байгаа юм би яагаад ярьж байна гэх юм бол хэдүүлээ ингээд IonQ-гийн monthly chart харахаараа юу байгаа юм бэ гэх юм бол Fibonacci extension-ыг ашиглаа үзээд ёроол оргилцэг тэгээ дараагийн resistance таад ингэ харж байгаа юм бол энэ 96 дээр Fibonacci-гийн 1.6 байна. Тэр хэдүүлээ харах хэвээр. Тэгээ магадгүй IonQ энэ Fibonacci 166 руу яваад тэгээ дахиад нэг дэше явах магадaltaй. Гэхдээ энэ одоо таад харж байгаа юм бол market capitalization 20 тэрбум доллар 20 тэрбум долларын үнэлгээтэй компани. Энэ асар өндөр инсайдерууд гүйцэх захирал, үйл ажиллагаа хариуцсан захирал, санхүүгийн захирал, технологийн захирал бүгдээрээ эзэмшиж байгаа хувьцаагаа зарж байгаа. Тэ. Амнасаа гарч байгаа үг нь хамаагүй үйлчлэлийн ерөөхдөө харах хэвээр. Тэгээд энэ IonQ-ийг хэдүүлээ яах юм бэ гэх юм бол энэ IonZ хувьцаагаараа ерөөхдөө short хийх бүрэн боломжтой. За тэгээд таадын дунд нөгөө IonZ дээр жоохон мөнгө алдсан хүмүүс байх магадлал бол өндөртэй. Би бас энэ дээр жоохон мөнгө алдсан. Гэхдээ энэ bubble угаасаа дуусна дараагийн хөрөнгөний зах зээлийн баг зэргийн хямрал correction ирэх юм бол энэ IonZ буцаагаад ингээ шууд дэшээ явчихна. Тэгээд миний юу харж байгаа юм бэ гэх юм бол за ингээд оргилцыг хараад retraction тэгээд оргилцыг ёроол тэгээд retraction харахаараа магадгүй энэ $3 руу унах магадлалтай. Гэхдээ тэгээд хэдүүлээ ингээд багаараа одоо ингээд IonZ-га буцаагаад авч эхэлж байна. Тэгээд $3 дээр авлаа. Окей. Тэгээ юу болох юм бэ гэх юм бол буцаагаад энэ 18 руу хүрлөө гэж бодоход заяа. Тэ. Одоо хэдүүлээ зүгээр 18-ыг хуваахын 3 гэх юм бол энэ хувьцаан дээр мөнгө буцаагаад 6 нуглах ерөөхдөө потенциал харагдаж байгаа. Тийм учраас энэ дээр хэдүүлээ нэг all in угаасаа бид хэдүүлээ ерөөсөө хийхгүй байгаа болгоомжтой шуналгүй. Тэгээ энэ IonZ гоё юм юу юм бэ гэх юм бол хэдүүлээ энэ IonQ-ийг заяа. Тэ short хийлээ гэж бодъё л та одоо яг хөрөнгөний зах зээл дээр хөрөнгөний бирж дээр нэг short хийгээд одоо яг энэ өнөөдрийн ханшин дээр ингээ short хийлээ гэж бодоод за тэгээд энэ 36 руу ингээ буурахын short хийх юм бол 48% өгөөж л авах байхгүй юу? Окей? 48% өгөөж эсэргээрээ ингээ тэ ийшээ ингээ пуужчих юм бол хэдүүлээ мөнгө алдах боломжтой. Гэхдээ одоо IonZ дээр хэдүүлээ магадгүй $100 хийлээ гэж бодъё л та. Жижигхэн багцтай хүмүүс. Би жишээлбэл одоо нэг энэ $3 хаваар
Тэ $1000 хийлээ гэж бодлоо. Эсвэл $5,000 гэж чинь заяа. $5,000 хийлээ гэж бодъё. Тэгээд Ion Z эх жилийн хугацаанд буцаагаад за энэ 20 руу хүрлээ гэж бодъё л та. Тэгэх юм бол 20 хуваахын 3 666%, тэгээд энийг одоо 5,000-аар үржүүлээ гэх юм бол энэ бараг $33,000 болох боломжтой ах. За тийм тэгээд эрсдэл нь юу юм бэ гэх юм бол тэ буцаагаад өргөжлөлөөр буурах магадaltaй. Гэхдээ хизээ нэг цагт quantum bubble хагарах юм бол ерөөхдөө энэ айгүй гоё хөрөнгө оруулалтын хэрэгсэл болно гэсэн үг. За дараагийн хувьцаа юу юм бэ гэх юм бол энэ micro strategy эсвэл бүр ингээд товчлон strategy ер нь бол оргилцгээс буурч байгаа. Тэгээ ерөөхдөө чарт нь айгүй царамуутай харагдаж эхэлж байна. Ер нь даунтренд руу орцсон байгаа. Биткойн бас тийм гоё харагдахгүй. Өшөө дахиад өсөх магадлал бол байгаа. Гэхдээ хэдүүлээ энэ биткойн дээр шорт хийснээс MicroStrategy дээр шорт хийснээс бас яг адилхан өмнө бас ярьжсэн MSTZ гэсэн юм байгаа. 2 times inverse одоо тэр IonQ-тэй адилхан та нэг харж байгаа юм бол MicroStrategy-гийн яг эсрэг хөдөлгөөн хийдэг. Тэгээ та нэг харж байгаа юм бол энэ өнгөрсөн жилийн 9 сард гарч исэн хэд дээр гарч исэн бэ гэх юм бол $500 дээр гарч исэн. Тэгээд тэрнээс хойш MicroStrategy цөм бүр ингээд пуужинсан болохоор энэ T-Rex 2 times inverse MSTR daily бол одоо бүр ингээд бүр ёроолтой хүрсэн байгаа $5 30 цент дээр ирсэн байна тий. Тэгээд одоо өшөө буурна гэх юм бол за магадгүй нэг $3 $2 $1 руу хүрэх захиад жоохон боломж байгаа. Downside risk тийм өндөр бол биш. Нэг $500 хийгээд тэрийг алдсан ч эсвэл тэрний 80% алдсан ч нэг сүртэй эрсдэл бол биш. Гэхдээ ямар потенциалтай юм бэ гэх юм бол биткойн буцаагаад буураад тэгээд тэрнээс олж MicroStrategy ингээ бас буурчих юм бол одоо хэдүүлээ зүгээр ингээ тоглоо үзчих заяа. Яг өнгөрсөн жилийн MicroStrategy өнгөрсөн жилийн ханшиндаа хүрчих юм бол энэ солиод байгаа зү 10,500% өсөлт ирэх магадлал гэж ярьж байна шүү заяа. Энэ дээр одоо та эдрээ бага эрсдлээ хэрнээ амар өндөр өгөөчтэй харьцаа надад амар таалагдж байна. Ишээ одоо бүр ингэ тэтгэврийн зээл аваад, цалингийн зээл аваад, хэрэглээний зээл аваад, байраа барьцаан тавиад үгүй. Тэ. Ийм өндөр потенциалтай юм чинь тэ жоохон мөнгө хийсэн ч энэ явах боломжтой учраас би энийг бас яриад эхэлсэн. Хэдүүлээ маш багаар багцынхаа 0.5%-аар энийг ингэ нэмсэн байгаа. Тэгээ ингээд сар олгон хэдүүлээ бас энийг багаараа нэмээ явчих гэсэн. За ерөөдөө энэ хоёр cool стратеги. Тэгээ ганцхан юу хэрэгтэй юм бэ гэх юм бол биднэрт төвчээр хэрэгтэй. Тэгээд зах зээл угаасаа хизээ нэг цагт иргэн. Тийм учраас энэ арилжаан дээр тий аль хэдийн ёроолт хүрсэн байгаа. Ганцхан биднээс юу шаардж байгаа юм бэ гэх юм бол зүгээр төвчээр. Окей. Тэгээ өнөөдөр хэдүүлээ юу авах юм бэ гэх юм бол Devon Energy, Occidental Petroleum, тэгээ жоохон Valaris нэмж авч байгаа. За өмнө бас энийг ярьж ирсэн ерөнхийдөө uptrend line-д орцсон байгаа. Сая ерөнхийдөө retest хийгээд амжилттай bounce хийсэн. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ буцаага дэшээ авчихна. Тэгээд хэдүүлээ юу хармаар байна гэх юм бол энэ 200 day moving average-тэй хүрчмээр байна. Эсвэл нөгөө 2022 оны тэ нөгөө Орос Украины дайн эхэлсэн шүү дээ. Тэ юу болсон бэ гэх юм бол тэ ковидын дараа $7-8 тэг ингээ жоохон өсөө яваад sideways consolidation явсан чинь Орос Украины дайн фам тэгэл ингээл дэшээ явцсан. Одоо Ирак, Иран, Израиль, Катар гих мэтчлэн юм болоод ирэх юм бол энэ бас айгүй хөөрхөн дэшээ явах потенциалтай. Тийм учраас хідүүлээ ийшээ буцаагаад жоохон мөнгө нэмж байгаа шүү. Ер нь Occidental Petroleum-ийн ханш нь ерөөхдөө яг адилхан. Зураг нь жоохон өөрчлөгдсөн байгаа. Тэгээ та харж байгаа юм бол энэ uptrend line тэгээ ерөөхдөө зураг нь яг адилхан. Valaris жоохон өөр чарттай. Шууд нефтнээс хамаатай биш. Гэхдээ та бас харж байгаа юм бол ер нь бол энэ trend line-аараа ингээд яг нэм гоё мөчлөг шиг ингээд хоп ингээ явах магадaltaй хэдүүлээ зүгээр харъя. Энэ 200 day moving average-д удахгүй хөрөхөр байна. Шин гэрээнүүд нь гараад ирчин. 40 хоногийн дараа тайлан гарна. Хүмүүс юу таамаглаж байгаа юм бэ гэх юм бол тэ
нэг ч хувьцаан дээр ойролцоо нэг $1 молор хавцаа олно. Энийг давуулан биелүүлэх магадaltaй яг гэх юм бол өнгөрсөн үйлрэлтэй бас давуулан биелүүлсэн хэдүүлээ харцгаая. Энэ газ нефтний сектор ерөөхдөө буцаагаад баг зэрэг геополитикээс болж одоо Оросын юунаас болж Катарын юунаас болж жоохон секси харагдаж байгаа нефтний чарт бас жоохон дэжгүй харагдаж байгаа тийм учраас энэ хөдөлгөөнүүд хийж байгаа шүү. Окей. За тэгээд та хэдийн дунд бас энэ бүтэн сая өдөр сурвалж сонирхож магадгүй өмнөх видеон дээр ярьсан. Тэрний өмнөх видеон дээр ярьсан энэ бүтэн сая өдөр Corporate Convention Center дээр тий бүтэн сая өдөр 3 цагаас хөрөнгө оолтын сурвалж болж байгаа шүү. Тэгээ хоригдлол хөрөнгө оолтын дадал зуршил тэгээд сайн хөрөнгө оологч муу хөрөнгө оологчийн жишээнээс аваад яаж тийм хүн болох юм бэ гэ яринд. За тэгээ сурвалж дуусчихсан дараа 6 цаг 7 цаг 8 цаг тэр аваар хэдүүлээ та сонирхож байгаа юм бол сургалтын суусан хүмүүс скулинг гишүүдүүд тэгээ хэдүүлээ жоохон энэ геополитик арилжаа бас ярьж бол сургалт дууссан дараа. За бай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.